Өнөөдрийн хичээлийн сэдэв бол ертөнцийн 3. Монголчууд хэдийн тоог бэлэгддэг вэ? 3-ын тоог бэлэгддэг. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цаг үе байдаг. Монголчуудын баяр наадмыг 93 наадам гэдэг. Эхнийх нь хурдан морины уралдаан. Хоёр дахь нь үндэсний бүх. Гурав дахь нь нум сум харваа байдаг шүү дээ. Монгол гэр хэдэн бүслүүртэй байдаг вэ? 3 бүслүүртэй байдаг. Хөдөө хээр гал дээр хоол хийхдээ чулуу өрөн гал асаадаг шүү дээ. Түүнийг тулгын 3 чулуу гэж нэрлэдэг. Бүгд 3 гэсэн тоо орсон бөгөөд 3-ын тоог бэлэгдэж байгааг илтгэж байгаа биз хүүхдүүд ээ. Энэ 3 гэсэн тоог бэлэгддэг учраас ертөнцийн 3 гэж нэрлсэн байдаг юм. ертөнц дэлхий дээр бид амьдардаг бөгөөд 3 зүйлсийг сонгон авч ертөнцийн 3 зохиогддог юм. Дохойны хэлээр ингэж илэрхийлнэ. ертөнцийн 3 хурдан, салхитай тэнгэрийн үүл нэг хурдан, саруул ухаантны санаа нэг хурдан, сайн морины давхих нэг хурдан. ертөнцийн 3 цагаан. Өсгөхөд шүд цагаан. Өтөлөхөд үс цагаан. Үхэхэд яс цагаан. ертөнцийн 3 баян. Тэнгэр одоор баян. Газар үндсээр баян. Далай усаар баян. ертөнцийн 3-ыг тайлбарлаж өглөө шүү дээ. ертөнцийн 3 хурдан. 3 цагаан. 3 баяны талаар заалаа. ертөнцийн 3 нь маш олон төрөлтэй сэдвтэй байдаг юм шүү.